За хүний хоолны туршил бол үндсэн 2 давраас зохицуулдаг. Нэг нь болохоор үлслийн давар буюу гралин, нөгөөх нь цаглалын давар буюу лептин гэсэн 2 давар ялгардаг. За хүний ходоод хоолсроод ирэхин алдаад ходоодноос гралин давар ялгарч улмаар тархинд би өсөж байна гэсэн тохио өгдөг. Ингээд хүн маань хоол идэх үед ходоод маань дүүрээд ирэхин алдаад өөх нэгнээс лептин буюу цаглалын давар ялгарч би цадлаа хансан би одоо ахиж хоол идмээр байна гэдэг тохиог бол тархинд өгдөг байна. Тэгэхээр энэ 2 даврын тэнцвэртэй тогтолцоогоор хүний хоолны туршил хангагдаад явж идэг. Үлслийн давар хизээ ихсдэг вэ гэхээр мэдээж ходоод хоолсрох үед ихсэж байгаа. Үүнээс гадна стресс давартай холбоотой. Өөрөөр хэлбэл стресс ихтэй орчинд удаан хугацаагаар ажиллаж амьдрахад энэ стресс кортизол давруудын ялгаралт ихсэж улмаар гралин давруудын хэмжээг бас нэмээд явж идэг. Гралин буюу үлслийн даврын хэмжээгээр ялгарх тоол нь кортизол даврын түвшин бас дагаад ирж идэг. Зарим хүмүүс өлсгөрөө би уурлаад идэг гэж яддаг шүү дээ. Тэгэхээр энэ нь үүнтэй холбоотой байна. За үүнээс гадна нойр дутуу явах, хоолоо алгасах үед гралин даврын хэмжээ өсдөг. За өөрөөр хэлбэл одоо хоолоо ерөөсө тогтмол цагт иддэг хүмүүстээр гралин даврын хэмжээ тогтвортой байдаггүй учраас нэг бол маш их хэмжээтэй ихсэж их хэмжээтэй идэх шалтгаан болдог. А нөгөө бол энэ даврын хэмжээгийн ялгархан болоод хоол идэх дуршилгүй болдог байна. Дөөхний дэс ялгарч байгаа шүү дээ. Тэгэхээр бинжийн өсөх тусмаа энэ лептин даврын хэмжээ улам ихсдэг. Улам ихсээд байнга тархинд би цацсан, би босоо гэдэг тохиол байнга өгöd хахаар тархи маань үүнийг мэдрэх мэдрэмж нь буюу одоо лептин даврын мэдрэх чанар маань буурчдаг. Тэгэхээр бид нар их идсэн ч цадалтаа удаан мэдэрдэг болчихж байгаа маа. Тэгэхээр бинжийн ихсэх тусмаа хоолны туршил ихсээд байдаг маань энэтэй холбоотой байна. За тэгэхээр бинжингээ хасъя гэвэл энэ 2 даврын учрыг олох нь шүү дээ. За тэгэхээр үлслийн даврыг яг тогтмол хэмжээтэйгээр ялгаруулахын тулд бага хэмжээтэйгээр ойрхон зайтаагаар 4-6 удаа хоолно гэдэг нь энэтэй холбоотой байна. Хоёрдугаар турахыг үнээр хүсэж байгаа стресс гормонуудын хэмжээг бууруулж иж гралин даврын хэмжээ дагаад буурах нь шүү дээ. Тэгэхээр стрессээ бууруулах. За 3-дугаарт нь дасгал хөдөлгөөн хийн. Яагаад дасгал хөдөлгөөн хийн гэж хүмүүс турна гэхээр L-карнитиныг хэрэглэдэг. Гэтэл L-карнитин гэдэг чинь өмнөдөө өөхний хүчлийг, чөлөөт өөхний хүчлийг митохондор руу зөөх үүрэгтэй зөвөрлөгч. Хэрвээ та L-карнитины хэмжээтэйгээр ууж байгаа ч гэсэн ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхгүй бол тэрийг энерги рүү хувиргах үүрэгтэй митохондор маань ажиллахгүй гэсэн. Тэгэхээр заавал дасгал хийх. Дасгал хийхдээ 7 хоногт 2 удаа хамгийн багадаа 45 минутын дасгал. Тэгээд хөлс гаргасан буюу энерги зарцуулсан дасгал хийжээж та туурнаа. За дараа нь цадлалын даврын мэдрэг чанараа өсгөхийн тулд бид нэр яах ёстой вэ гэхээр өөхөө багасгах хэрэгтэй. За үүнээс гадна хүнд хоолны туршлыг бууруулахад бас нэг аюу гоё асуудал байгаа. Тэр юу гэж маш энгийн зүгээр ус уух. Үнэхээр ингээд 4-6 удаа ойр ойрхон зайтай эрүүл зөв хооллоод тэгээд яг өсөх мэдрэмж төрөх үедээ та ус уучих юм бол хамгийн багадаа 100 мл бүлээн ус уусгаад таны өсөх мэдрэмж ажимдаад багасч чаддаг. Өөрөөр хэлбэл ходоод маань агуулмжтай болчоор гралин даврын хэмжээ нь дагаад буурчнаа гэсэн үг. За хоолны туршлыг зохицуулахад нэмэлтээр би та бүхэнд Slim Figure гэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. За тэр Slim Figure дотор гол нь карцино камбожо гэдэг жимс агуулж байгаа. Мөн одоо өөхний хүчлийг шатаахад оролцох L-карнитин ч гэсэн агуулж байгаа. А дээрэс нь нэмээд одоо хүн ер нь бас ихчийн нэмээд ирэхээр бодис салцны алдагдууд үүсээд шим хичээлийн даалт өсгөхийн орсон буюу олон төрлийн аминдын мэрцийн дутагдал бас давхар орсон байдаг учраас тэр дундаа мультивитаминуудыг хавсаргаж хэрэглэж болно. За тэгээд мультивитамин үнэхээр хэрэглэж амжихгүй байх юм бол цэлийн цайрыг бас нэмэлтээр хэрэглэхийг за тэгээд хоромыг бас хэрэглэхийг зөвлөсөн байдаг байгаа шүү. Тэгэхээр эдгээрийг нэг дор бүгднийг агуулсан тэгээд аюулгүй тунгаар агуулсан гэвэл Slim Figure гэх бэлтгэл байгаа. За Slim Figure-ыг та яг турхаар одоо хоолны туршлаа яг зохицуулъя гэж бодж ивэл Slim Figure-ыг эхний 7 хоногт өдөр болгон 2 шахамлыг уун. Харин 2 дахь 7 хоногоос эхлээд өдөрт 1 шахамлыг уун. Заавал 7 хоногт 3 удаа 30 минутаар дасгал хийн. За тэгээд өдрийн хооллолтыг 4-6 удаа болгож ойр ойрхон зайтай бага хэмжээгээр хооллоо тавил гралин буюу үлслийн давраа бид нэр зохицуулна. Дээрээс нь цадлалын давраа зохицуулах боломжийг бий болгож байгаа шүү. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та 9 гэж комент үлдээгээрэй.